За хамт байгаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурц байна. Яг одоо та бүхэндээ зочдоо уулзуулахад бэлэн болсон байна. Өнөөдрийн зочдоор 2026 оны OMC Аз ТV аврах шалгаруулах тэмцээний алт мөнгө хос хүрэл медальт Амаас академийн сургагч багш Гансүлд, за мөн 2026 оны OMC Аз ТV аврах шалгаруулах тэмцээний алт мөнгөн медальт Монгол улсын мастерусчин Виктория Салааны захирал энх ялалтнаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Урилгыг манд хүлээн авч ирсэн хоёртаа их баярлалаа. Баярлалаа. Аз ТV аврагаас ганцхан дүр ирсэн. За үзэгчдийн мань харж байгаачлан ширээн дээгүүр бол өстой. Багтахын аргагүй л дүрэн одоо медаль цом өргөмжлөлөө байна. За тэмцээний сонь сайхнаар хэдүүлээ ярилцлага эхлэе гэж бодлоо. Тэмцээн хэр боллоо? Ер нь өрсөлдөөн хэр байв? За Монгол улсаас нийт одоо 42 хүний бүрэлдэхүүнтэй Аз аргын тэмцээн. Аз аргын тэмцээн маань өөрөө 2016 оноос хойш болоогүй байж байгаа. 10 жилийн дараа болж байгаа. Тэгээ 10 жилийн дараа 15 оноос хойш болоогүй 11 жилийн дараа болж байгаа. Гоор ялгаатай онцлог нь тий тасалдсан байж байгаа гэсэн үг шиг үү. За Азийн орнуудаас бол нэлээдгүй оролцсон баг тий. Тэнд одоо ер нь өрсөлдөөн тэнд болсон. Аль улсаас ямар тамирчид ирж оролцсон вэ тий? За ер нь бол нэг 10 хэдэн орны 800 гаруй оролцогч байлаа. Сүүлд нь гарч анзаархад бид хоёр чи өөрсдөө нэг тамирчид учраас бас яг тэр болгоо юм болгоныг очиж харж амждггүй. Яг нэг тэмцээнд төвлөрдөө төвлөрсөн байгаа учраас. Тэгээ сүүлд нь гарч харахад нэг 800 оролцогчийн тоо харагдчихжээ. Тийм тэрэн дотроос энэ нэг нээлттэй тэмцээн болсон учраас олон жил завсарласан учраас манай Солонгос улс маань бас нээлттэй тэмцээн зарласан байна. Тэгээ онцлог нь юу вэ гэхээр нөгөө Европын холбооноос, Францаас, Америкийн Порто Рико, Аргентин, Орос, Украин гэдэг ингээд Европын холбооны улсууд бас баг тамирчид оролцсоноор бас их онцлог бас нэг тийм дэлхийн чансааны юу болчих open болохоор тийм тэмцээн болчих шиг боллоо гэж харж байгаа юм л тийм. За урд бол маш олон шагналууд харагдаж байна. Та хоёрын маань хувьд ямар төрөлд оролцов? Ер нь яг тэмцээний маань хувьд те ямар төрлүүд байдгийг тэр талаар гоё мэдээлэл өгье. Тэгээ энэ манай бид хоёр бол эрэгтэй багийн тамирчид. Тэгээд манай баг 7 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг явсан байгаа. 3-3-аараа ингээ 2 өөр баг хуваагдаад 2 өөр баг. Манай энэ инхяалт авраг маань одоо энэ creative pet тэгээд commercial cat гэдэг энэ төрөлтэй. Би болохоор curly cat тэгээд street cat гэдэг төрөлтэй. Гэхдээ би бол бүх төрөл дээр нь орцсон. 2 багийг хоёулангийнх нь гишүүн болоо явсан гэсэн нөхөж ороод. Тэгээ ганцаарчилсан color creative гэдэг энэ төрлөөр онлайнаар төрүүлээ бүтээлээ явуулаад тэгээ яг талбар дээр болно нэг баг чинь нөгөө 2 төрлөөр ордог байхгүй. Тэгээд талбар дээр бол яг 2 багийн хооронд 4 төрлөөр орсон гэсэн. Манай энэ найз маань болохоор creative pet cat, commercial cat хоёроо алт мөнгө тэгээ багийн алтан цом авсан. Өнөөдөр амжилт гаргасан авраг залуу байна. Азийн аврагыг бол өстой юу ч бүгдийг хоослоод ирсэн байна тий. За энэ төрлүүдийг сонсомоор яг дэлгэрэнгүй мэдмээр байна. Яг одоо яг ямар төрлүүд яг онцлог нь бас юу юм тий. Тийм шүү дээ. За одоо баг хамт олноороо гэдэг нь бид нар нэг Монгол улсаас нэг эрэгтэй өвгийнхээ сектор хэлэх гэдэг юм л та. Эрэгтэй өвг дээр оролцсон хүмүүс маань болохоор мэдээж 7 хүний бүрэлдэхүүнтэй ингээд хуваагдаад баг болоод орсон байхгүй. Одоо зүгийг хэлж байгаа бид хэд ингээд 2 тусдаа ингээд боловч энэ маань ингээд 4-4-4-лөнд нь оролцсон ингээд. Нөгөө хэдийн багтайж орчдөг бидний багтайж орчдөг ингээд ийм нэг супер. Тэгээд нэг оролцож байгаагийнх бүгдэнд нь оролцож байгаа. Айгу ганцхан дүүрэн ач анхны бэлэгтэй хөхт иддэг шиг ярьсаар байгаа бол би 5 алтан медаль авнаа гэж Монгол улсаас явахтаа л тэгээд исэн тэгээд. Тэгээ ярьсаар гал амныхаа билгээр дууцсаар гал 5 медальтай ирсэн юм дээ.
оролцсон төрлүүдийн хувьд. За таны хувьд яг аль дээр оролцоод юу нь онцлог те одоо энэ заслалтын хувьд бас одоо юу нь онцлог байдгийг бид нар бас сайн хараад мэдэхгүй учраас ер нь бол их л гоё л харагдаж байна те. Тэгээ бас шалгуур нь ямар байдгийг гих мэдчлэн гоё мэдээлэл өгье л байгаа найзагчдад. За энэ одоо бүтээлийг хийхэд ерөнхийдөө яг тэмцээний хугацаа бол 40 минут байдаг. Тэгээд энэ төрлийг хийхэд одоо мэдээж хэлбэр гарахын тулд тайрна. Тайралтай эхлээ бэлдсэн байна. Дараа нь өнгө техникээ хийн. Тэгээ эскизээ гаргаж аваад ямар техник хийх үү, яаж хийх үү те. Тэр үгдээсээ ингээд одоо гарч байгаа бүтээл юм аа. Арийнх нь бас нэг шуулт байгаа. Энэ. Тий. Тэрийг болохоор талбар дээр бас шуудаг. Тэбэр шуулт юм одоо олон улсын жишгийн дагуу өсчүүн үний одоо хийж чадах өнгө удаг хэлбэр дүс засал тэгээ бүх төрлийг оруулсан юм техникийн төрлийн категори байгаа. Энэ мэн болохоор зэрэг энэ жил нөгөө commercial cap гэдэг төрөлтэй нэг баг болж орсон. Тэгээд commercial cap-ийн цом мэн одоо ингээ баг хамтлагаад авчихсан цом мэн. Байж байгаа шүү. Тэгээд энэ төрөл дээр манайхан бүгд амжилттай сайн оролцсон. Манай сүлдээ мэн оролцсон. Инкватор гэдэг залуу маань энэ төрөл дээр мөнгө медаль авсан. Тэгээд тусгай байранд бас сүлдээ маань хүрэл медаль энэ төрөл дээр те. Бэд төрлөө. Тэгээд тусгай байранд 4-5 гэдэг бас Монгол улс зогсож ирсэн. Тэн дээр бас манай 1 2 3 4 5 гээд тавлан дээр Монгол хүн зогсож ирсэн. Эхний 5 дээр ярих гэдэг юм. Өрсөлдөгчгүй байсан юм шүү те. Гүйцэтгэлээрээ. Тэгээ нөгөө тусгай байранд нь манай бас 2 тамирчин байгаа шүү дээ. Тэр 2 маань ингээд зогсож байсан. Оюун гэрэл гээд Ганбаатар гээд 2 хөрөн маань гээд багийн амжилтаараа биднээс ингээд цом авчихсан. Одоо яг ингээд энийг харахаар оролцож байгаа тэр тэмцээн энэ төрөлд яг энэ төрөлд оролцож байгаа үсчид маань бүгд ийм болгож байгаа гэсэн үг. Тийм бүгд эндээс нь яг адилхан ийм хэлбэртэй загвартай болгоод эндээс нь одоо шийдвүүдийг тодруулж байгаа гэсэн үг. Одоо энэ жил ийм төрөл дээр одоо жишээ нь өнгийн цаанаас нь заагаад өгч байхгүй. Хаар бор саарал одоо юу гэж үт ингэрээч гэдэг ийм өнгө дундаас дан сонголтоо хий. Тэгээ ямар дүрс их ямар хэлбэр донж олох вэ те. Жишг юуныхын дагуу дөрмийн дагуу өнгө техник гаргалгаа хийдэг байхгүй. Тэгээ энэ дүрлдээ болохоор биднээс өөрснөө хоорондоо ярилцж байгаа жоохон зөөлөн ингээд хар өнгөтэй жоохон уусгаад нэг жоохон юм бор саарл өнгө хийж ярилцаад тэгээд энэ өнгийг биднээс гаргасан байгаа. Нэг асуумаар байгаа юм нь одоо энэ толгойнууд маань тийм манекенууд маань бүгд ингээл арцгар өстэй цаанаасаа жигд тарааж өгсөн тийм арцгар өстэй л ингээ байж байгаа юм уу яа тийм бол одоо 35-40 минутанд тэгин цаанаас нь ингээ шүүгч нэргээд бүгд ингээд үсийг хойш нь самнаад норгоцсон. Тэгээд ингээ хийхэд бэлэн болгоцсон байж байгаа тийм үү? Яг л хүний ус үстэй. Тийм шүүгчийн дохиогоор биднээс ч очивол шүүгч одоо юу гэдэг бүгдийг шалгаж ингэж хойш нь ингээ бүгдийг норгоол сүстэл тэгээд эдний чинь хойш нь самдсан мэдэх. Тэгэл шүүгчийн дохиогоор талбарлага гүйж орж ирээл оролдоод 30 минут гэдэг бол хэр одоо урт ч гэдэм үү богино хугацаа бай ер нь хугацааны хувьд ер нь бол хугацаагаа бодчихвол биднэрт аягүй урт тахгүй юу. Богиногийн очвол богино. Тэгээд дандаа нөгөө нэг хугацаагаа нөгөө нэг сенс техник хэлбэртэй дандаа ингэж хувааж ажиллаж явдаг. Одоо жишээ нь энэ шанаан дээр хэдэн минут төгөө урталтаар хэдэн минут төгөө дандаа энэ деталаараа ингэж детачилж хийдэг. Скизээ ингэж ботцсон тархиндаа. Тэгээд минут секунд авах гэхээр аягүй хурдан болоо явчихна. Ингээ нарын шуултыг хэдэн минут өгөхөө, сенсээ хэдэн минут өгөхөө, техникээ хэдэн минут өгөхөө гэх бүгдийн дандаа эхлээд тархиндаа гүйцэтгэжээд цагийн дурлалтай шүү дээ. Тэгээ нэмэт хэлэхэд манай Creative Beauty Card гэдэг төрөл бол одоо энэ тэмцээний хамгийн хүнд төрлүүдийн нэг техникийн төрөл байхгүй юу? Тийм. Энэ нь үү? Тийм. Үндсэн техник харуулж идэг яг нөгөө нэг classic pet гэж хоёр төрөл явдаг байж байгаад энийг нөгөө Creative гэдэг төрөл рүү оруулаад арай бас нэг хэмээ гаргадаг болгоод юм. Гэхдээ энэ үндсэн суурь нь болохоор угаас нөгөө хамгийн хүнд төрөлд ордог үндсэн техник оруулсан төрлүүд байна. Дэлхийн арга толгой зэрэг Classic Pet 2-ыг баг байсан өнгөрсөн жил. Гэсэн чинь энэ жил ингээд төрлүүдийн солиод ингээд өөрчлөлт яваад байна л да. Өөрчлөлт тий. За голынх бол яг бодолтын бас яг юуг харуулсан
Тэ өнгөний Өнгөний зохицолтоо, зохицолтоо, тий? өнгөний уусгалт, тэгээд нөгөө дон чих маяг гэдэг тий. Ааха. За энэ төрөлдөө ер нь ямар амжилт үзүүлээд ирлээ? Энэ төрөлдөө би алтан медаль авсан. Зөв. Энэ будгийнхаа төрөл дээр алтан медаль аваад тэгээд бас нэг юмыг сонирдуулж хэлэхэд одоо энэ буржгар үсний кат, одоо curly cut and commercial street гэдэг энэ гурван төрөл бол Монгол улс урд нь хязгаарч орж байгаагүй шинэ төрөл байхгүй юу? Оо за. Тийм. Тэгээд шинэ төрөл дээр биднээс бас хоорондоо ярилцж байгаад хэдүүлээ бас нэг зориг гаргаад шинэ төрлүүдээр орж үзье те. Бас ямар байдаг юм бэ? Тэгээ өөрсдөө бэлтэж байгаад хоорондоо ярилцж байгаад манай одоо урдын их аваргууд байна те. Дэлхийн аварга 2 3 их аварга байна шүү дээ. 16 оны хамгийн анхны аварга Мөнхнагсан гэдэг одоо бид бүгдийн дасгалжуулагч Энэ жилийн тренерсэн тийм. Энэ жилийн тренер болсон тийм. 24 онд Баяр Магна гэдэг дэлхийн аварга байгаа классик төрлийн. Тэр маань 25 онд одоо Ганчоож гэдэг бас дэлхийн аварга зал Алтан цомын 2 үзсэн байна. Баяр Магна Ганчоож гэдэг. Энэ хоёр маань NASA тренертэй энд 3 маань биднээс бас маш сайн зааж зөвлөж одоо тий хэрэгтэй бага аюу сайн гэдэг чиглүүлж дасгалжуулж өгснөөр чинь биднээс бас шин төрлүүдээр орлоод бүгдэнд нь бас өнөлгөө бас гавьяа байгуулад ирлээ. Тийм. Манай тэргүүн хүмүүс алтан шагаа маань өөрөө бас эрэгтэй үсээр оролцдог биднээс үстэй зураг. Тэгээд домог болсон гэж. Аз Европ ТV-ийн аварга, хошоо аварга хүн гэх тийм. Тэр хүн маань биднэрт бас ингээл бид үүдийн толгой молгойн тусалцаал хамтдаа ингээл дарга гэхгүй ингээл оролцоол тийм. Оролцоол ингээд явж байгаа нас айгүй гоё байна шүү дээ. Өмнөх шилүүдэд одоо ингээд бүр дэлхийн хошоо аваргал гэж юм тий. Гоншингуудын сонсонгууд маш олон том амжилт үзүүлсэн хүмүүс байгаад байдаг. Тэгээ яг ингээд дараагийнхын үед нь бас ингээд хараас нь амжилт үзүүлээ гараад ирнэ гэхээр манай Монголын ер нь яг энэ үсний төрөл төр монголчууд маань ер нь дэлхийд нэлээд дээвэр бараг 8 нэлэгдэж шүү гэж зүгээр бодогдлоо. Ер нь хэр явдیں۔ Дэлхийд. За яг уу миний хувьд гэх юм бол би 2013 оноос хойш төвдлөгийн тэмцээнд явж байгаа. Азийн тэмцээний сахгуулаад 13 оноос эхэлж явж байгаа. Тэгээд энэ дунд болохоор зэрэг шагнал авж байгааг үеч зөндөн шүү дээ. Бид нар 14-5 дэлхийн аваргын 14-5 дорчгоор л баярлдаг байсан байхгүй юу? Эхний 20 дотор ороод ирсэн ингээл. Медаль аваагүй үед бид нар зөндөө энэ замын мэ би болж өгсөн асуусууд баярлах хэрэгтэй л дээ. Тэр болгон засан замаар дардан яваагүй байхгүй бид нар чинь ингээ бас эдгэртэй буудраатай бас явж л байсан. Тэгээд олон жил явсны эцэст бас ингээ одоо медаль авахгүй бол хувь дөнгөөр медаль авахгүй бол яа ингээ ямар муу оролцож байгаа гэж тэгээд иддэг болохоос бид нар медальчгүй зөндөө байсан. Тийм шүү тийм. Тийм үе зөндөө. Тэгжээж юмны ард гарч байгаа. Залуу холбоо үүсгээд залуу 23 онд алтан гараад байна. Энээс хойш дэлхийн аваргын 2 цамт болсон байхгүй маа чинь. 24 онд дэлхийн аварга эрэхтэй огчин 24 оны цамын аварга болонгуудад дараалаад 25 онд дахиад эрэхтэй даавртад цам авчих. Цам яа. Тэгэхээр бас холбоогийн бас нэг явуулж байгаа үйл ажиллагаа тэр дотоод систем гэдэг зүйл бас нэг арай нэг зөв чиглэлүүнээс оруулаад нэг зөв явж байгаа учраас бас тамирчдын амжилт нь бас илүү хурдцтай харагдаж байна гэж бас ойлгож болох нь тий. Байж болно. Даа нөгөө шижигсэн сайхан залуучууд нэгдчихээрээ юу хийж чаддаг вэ тий. Монгол хүмүүс нэгдэж чадвал юу хийж чаддаг вэ гэдгийг л харлаад байна л. Гоё юм аа. Бид нэр өнгөд сонсоход л алтан медалууд, мөнгөн медалууд, хүрэл медалууд авсан байна л гэж сонсож байгаа болохоос биш. Та хэдийн маань маш олон жилийн хөдөлмөртэй, маш олон жилийн судалгаа, маш олон одоо ийм зүйлс одоо багтсан ийм авиасаа үнэлүүлсэн, үр дүнгээ үнэлүүлсэн ийм сайхан тэмцээн болж ийл гэж хараад байна. Тэгээд шинэ орсон төрлүүд нь болохоор бурцгар үсний тайралт, шулуун үсний тайралт гэж л ойлголоо тийм. Бурцгар үсний гэж шулуун үснийх гэж байна. Тэгээд бас нэг амьдралын хэм маягтай гэж засалт. Ааха. Энгийн өдөр тутмын гэсэн үг үү тийм. Ер нь бол ааха. Тийм төрлүүд бас байгаа. Энэ бол их хамгийн гоё төр шүү дээ. Хурц үзлээ. Год заларцсан тийм хамгийн гоё. Ер нь их нарийн удаас нь харж байгаа. Хажуу талаас нь хойноос нь бас харуулвал тээ. Энд ч одоо хаасаа ингээд эргүүлээд авчих юм уу? Ардаа бас ингээд техниктэй байгаа. Ингээд харуулж үлдвэрсэн ийдсэн.
Хүний үсийг бас ийм болгож болж байна. За энэ ямар төрөл гэж явах вэ? Энэ одоо креатив стайл гэдэг техникийн төрөл. Бас хуучин гэж яг урд нь нөгөө нэг энэний өмнө классик дээр креатив стайл хоёр нэг баг болж ордог байсан. Тэгээ энэ төрөл маань нэмэгдэн шинэ төрлүүд гарч ирээд ингээд одоо энэ ганцаас нь нөлөөр явдаг болчихсон байна. Дэлхийд ч явна, Азиад ч явна. Техник хамгийн хүнд хэвтгөө. Тэгээд хуучин бол анх хүн дээр идэг байсан. За. Модель болохгүй шүү дээ. Тэгээд анх ерөөсөө модель дээр ихгүй дандаа хүн дээр идэг байсан. 12 оноос хойш ийм толгой гарчсан. Тийм үү. Тэгэл. Энийг бас яг хугацааны хувьд бол бас 30 минут. Бас яг хугацааны хувьд 30 минут. Амжих уу тэгээд. Тэгээ амжилттай даа гэдэг. Нилээн нарийн тийм ажиллагаанууд ихтэй л харагдаж байна те. Ер нь бол бас нэг ингээд хээ байгаа мó одоо. Энэ креатив төрөл чи өөрөө нэг креатив юу болохоор хүний оюун ухаан одоо уран бүтээл тэрийг яг нэг гоё хайрц классик хэлбэр дотроо ингээд шингээж өгдөгөөр онцлогтой их гоё төрлөлтөд өнгө буудаг хэлбэр хэмжээ бүх юмыг харуулсан. Энэ төрлөөр чи манай хүн чи одоо бараг бурхан багш болох гэдэг байна гоо. За. Саяны тэмцээнд бас энэ төрлөөр онлайнаар оролцсон. Мөнгө онлайнаар мэдээлэл оролцсон тийм. Энэ одоо жишээ нь будалт дээрэс нь засалт юм гин тий. Засалт хэв маяг оролт. Нэмж яхад би зөвхөн биш байгаа юм. Тэгээд над ч бас багш гэж байх хэрэгтэй шүү дээ. Миний анхны багш нар гэж хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд энэ товчхон ихэд одоо би чин анх креатив стайлыг одоо вест салоны пужах өрдөө маань бас 13 онд бас азаархад явдаг шүү дээ. Суралцаж бас анхныхаа хаусыг заалгажсэн. Мөн том шагаах гэдэг. Гэлтэн шагаах гэдэг вест салон. Тэр маань энэ классик зааж өгсөн. Тэгээ баг ихчээд вест салоны захирал тэр ихжсэн ингээд сенсмэсийг бид анх хаусыг заалгаж ирсэн. Тэгээд өдөө хүртэл ингээд өргөжлүүлээд залгам шалаан болоод очивсан дахь баяртай байгаа. Багийн төрөл гээд ярьж ирсэн. Багийн төрөлд ер нь яаж хэрхэн яаж оролцдог юм? Одоо жишээнд хоёр маань нийлээл яг хоёр талаас нь зэрэгэл. Одоо хоёр талаас нь зэрэг гэж байхгүй шүү дээ. Хүн болгоно нэг толгойтой. Тэгээ багийн төрөл гэхээр хэрэгсэн ойлгохгүй. Гурван хүнээ бүрэлдэхүүнтэй нэг баг болдог байхгүй. Гураас дэшээ байж болдог. Тийм. Тэгээд нөгөө нэг гуруула ижил загвар гаргах хэвээр хийх хэвээр. Тэгээд гурван өөр модель дээр гэсэн. гурван өөр модель. Гуруула нэг толгойн дээр хийнэ гэсэн. Тэгээ яг л ижил. Тэгээ нийлбэр хоорондоо бас ингэ хоорондоо илүү гоё хийж чадсан дотроо илүү өндөр оноогоо аавна. Тэр улсын тэр гурван багийн гишүүд бүгдээрээ өндөр оноо авах юм бол нөгөө улсуудын багийн дээр гараад цомоо авдаг байхгүй. Тэгээ цомоо аваад ирсэн шүү дээ тий. Би ч ерөөсө багийн төрөл гэхээр л ерөөсө гурван талаас нь ороод зүгээр ингээд янз бүрийн юм бодоод байгаа шүү дээ тий. Гэх мэтчлэн мэдгүй зүйлс их байна. За энэ одоо ингээд харангууд бүгд сахал дээр ингээд сахлын бас янз янз болгоцсон байгаад байна. Энэ ер нь хэр нөлөөтэй байдгийг сахал. Бас орох уу тий. Иргэдээ энэ чиг хандлагын бас нөгөө энэ зүгээр л яг үстэй нэг тааруулах бүтээл гэж харах учраас тэгээд цогц бүтээл болгож харуулж байгаа. Тэрнээс биш яг оноонд бол нөлөөлөхгүй. Тий. Зөв. Хүчтэй өрсөлдөгчд бусад орныхаа ер нь аль бас хүчтэй байв. Тэгээд бага байгаа. Мэдээж манай эрэгтэй төрөлхөө зэрэг хүчтэй өрсөлдөөж бол одоо Аз төвд бол одоо мэдээж хэрэг Япон ус сайн өрсөлддөг. Япончууд ороод ирнэ. Эмэгтэй төрөлхөө солонгосчууд ороод ирнэ. Тэгээд дандаа ноён өргөлүүд нь гэж ярих байхгүй. Тэр чинь одоо дөрөв би хэлсэн чинь хоёр дэлхийн аварга цомыг алдсан ч одоо Монгол улс өөр ингэж яачаад занаан дарцсан гэдэг шиг. Яаж хийж яагаад Ази аврагчаад ирье гэж тэтгэж бас ирж байгаа шүү дээ. Тэгэл бас дахиад алдахгүй л дахиад алдтаа гэж. Одоо дэлхийн аварга хизээ болдгийг ер нь яг циклийн хувьд хэдэн жил болоод сүүлийн үед дандаа жил болгон болоод байгаа нэг энэ юугийн бас энэ холбоо чинь юу гэдэг юм шүү дээ. Дэлхийн улсын болгосныг зарлалт юм байна л да. Хаана ямар улсд яхаагүй тэр улс юуг нь хүмүүс орнууд бас авч чадахгүй байгаа юм. Тэгээд дандаа сүүлийн Франц улсд болоод байгаа. Сүүлийн 4-5 жил Францд болчихлоо шүү. Жил болгоны 10 сард болдог. За
Энэ жил бас 10 сард болно. Тэгшөө болж байгаа юм. 80 жил дэлхийн аварга. ОМС-ийг 80 жилийн аварга. Энэ жил бол бүр илүү их өрсөлдөөнтэй болох бах. Яг 80 жилийн гэхээр ач холбогдол аягүй их өгч байгаа. Та хэд маань зорилго дэлхийн аварга руу одоо зүтгэхгүй яах вэ? Одоо 3 дахь цомоо аавна да. 3 дахь цам аа. Монголын бас 3 гэдэг. 2 дахь болцоо. 3 дахь цамынхаа төлөө тэгээд тэгшээгээр нь тий. тэгшээгээр навандаа л гэж. Биднээс нөө Аз руу ингээд одоо олон төрөл рүү ороод ингээд олон баг болж явдгийн учир чинь бас 80 жилийн ой дээр дэлхийн аваргалуугаа бас 3 дахь цомоо хэрэг яаж авах вэ? Бас нэг стратеги боловсруулах тий. Бас нэг багийн нэг юм бодлого зорилт гаргаад манай холбооны дарга тэгээд биднээсээ ингээд за чи энэ төрөл дээр орчих, чи энэ төрөл дээр орчуулах зүгээр чамд илүү гаргалгаа чи энэ юм байна гэд дасгалжуулагч нар манай шагаа дарга дээр заа чиглүүлж өгөөд хэдүүлээ нэг баримжаагаа аваад Аз дээрээс тэгээд дэлгэр рүүгээ моржё гэд одоо хүлээлтэнд байна. Яаж ийсэн сая баримжаагаа авчаад ирлээ. Дараагийн цом нүдэнд харагдаад байна гэдэг шиг орхон байгаа. Манай үсчт маань ингээд бас маш том амжилт гаргаад ингээ хүрээд ирж байгаа нэхэр бас та дээр бол маш их бахархаж байна. Та бүхнийхээ амжилтыг бас үзэгчдээ үнэхээр хуваалцмаар санагдаад ирсэн юм аа. Та эдийн маань уран дээр гарн дээр бас залуучууд бидний бас гоо үзэгслээ явдсан шүү гэдэг шиг тийм. Маш их бахархаж байна та дээр. Тэгээд нэвтрүүлгийн маань бас ярилцах цаг өндөрлөх төгсөн байна. Тэгээд мэдээж одоо хамтарч ажилладаг, за дэмждэг тий, тусалж дэмждэг хамт олон багш нар гэр бүл гэл олон хүмүүс байдаг болоо. Тэдгээр хүмүүстээ сайхан сэтгэлийнхаа үгийг хэлвэл. За би эхэлчихв. За дараа нь миний хөдөлгөөн зэрэг би саяны тэмцээнд бас Виктория Солоныхаа 2 шаваа дагуулад бас дараагийнхаа халаа залгамжлагаа бэлдээд явсан. Тэгээд хоёулаа бас амжилтанд оролцоод ирсэн. Тэгээд нэг нь бас энэ багийн цом 2 тусгаатай Баган Гамбатар гэх манай залуу өсч юм байгаа. Нөгөөх нь өөрийн дэгээд одоо энэ сүлдээг минь болсон федийн колор төрлөөр мөнгөн медаль авсан. Ийм юм байгаа. Тэгээд цаг амжилттай ганц дүр яваад ирсэн. Мөн бид бүгдээ ард нэг мэдээж гэр бүл хань ижилмээр байдаг те. Энэ олон жил ингээл тэмцээнд явал дандаа хөөсөө зартлаагаал явдаг шүү дээ бид нар ч аюул хэцүү. Тэгэхэд за чи явдаа гэл дандаа намайг дашуулж хурцлж байдаг хань ижилмээр гэр бүл маань охин маань те. Хүүхдүүдэд баярлалаа гэж хэлье. Намайг дандаа ингэж дэмждэгт баярлалаа. За би ч амар олон хүнд баярлалаа шүү дээ. Тэгээ анх намайг энэ салбарт одоо оруулж ирсэн хамгийн анхны захирал маань одоо хуучин парадокс салууны захирал Сарантуяа захиралтаас энэ салбарт авчирч энэ гоо сайхан гэдэг юмыг мэдрэхэд одоо ач холбогдол үзүүлж анх намайг энэ салбарт оруулж ирсэн танд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ миний багш маш мундаг хүн. Монгол улсын мастер усчин эмхтэй усны домог болсон Хүрлбаатар гэж хүн байдаг. Багш таньдаа бас их баярлалаа мөргөё гэд. Тийм. Тэгээд мэдээж за ирээ. Одоо би нөгөө анх 16 онд анх дэлхийн аваргад эмхтэй усээр орж ирсэн. Багштайгаа хамт. Тэрнээс хойш тэмцээнд орохгүй байж байгаад 23 онд эрэгтэй усны баг руу шилжээд энэ нөхрийг оруулсан юм байна. Тэгээ одоо эрэгтэй усны багш нарын маань нэг одоо миний хажууд бас энэ сууж миний хамгийн анхны би бас энэ креатив стайлаар цуг оролцоо 23 онд цуг оролцоод бас 9 дугаар байранд орсон. Чи 9 дугаар би 6 дугаар. Бас ингэ. Анх удаа Сүүн баяртай дэлхийн аваргын бас шилдэг 10 дотор багцсандаа бас их баярлалаа. Баяртай. Тэрнээс хойш урам зориг ороод эрэгтэй ус руугаа эргэлт буцалтгүй ороод тэгээд одоо зааж чиглүүлж явж байгаа Алтан гар холбооныхоо тэргүүн Алтан шагаа анхны маань дэлхийн аварга одоо манай тренер Мөнх Насан тэгээд дэлхийн цомын эзэн Баяр Магна бас дэлхийн цомын эзэн Ганчооч манай хуучин аваргууд тэгээ манай дэлхийн цомын эзэн Баяр Магнагийн дүү
Амка Амгалан баяр гэдэг залуу байгаа. Энэ залуу бас манай эрэгтэй үснээ бас их дээгүр явдаг одоо бас багш нарын маань маш мундаг тамирчин. Тэр энэ бүх багш нартаа одоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд мэдээж одоо намайг энэ тэмцээн уралдаанд одоо явхад гүн тусалцаа үзүүлдэг гэр бүл тань ижил ах トゥ хамаатан садан тэгээд үйлчлүүлдэг хандив тусалцаа өгдөг үйлчлүүлэгч нартаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Дараа сайхан мэдээгээр эргээд уулзалтгай. За баярлалаа. Өнөөдрийн зочдоор 2026 оны OMC Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээний алтан мөнгө хос хүрэл медальт Амос Академийн сургагч багш Гансүлд 2026 оны OMC Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээний алтан мөнгө медальт Монгол улсын мастер өсчин Виктория Салоны захирал энх ялалтнаар оролцлоо. За хамтдаа үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш иргэн уулзлаа. Тэр баяртай.